Сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэнд HHC-ийн мэнэ судалдаалж байгаа Apple компани iPod Nano 2010-ыг unboxing видео хийж үзүүлье. Энэхүү iPod Nano саяхан худалдаанд гарсан бөгөөд загвар дизайны хувьд үнэхээр өмнөхүүдийнхээ холд авсан гоё болж чадсан. Маш авсаархан тэгсэн мөртлөө маш гоёмсог, мөн дээрэс нь multi touch screenтэй болсон байгаа. За ямар ч хэлсэн манай дээр бол HHC 2010 дээр шагнал болгон өгөх iPod Nano мөн цаагаар худалдаалж буй Nano-нууд ирсэн байна. Ян төрөл бүрийн өнгөөрөө байгаа. За бидний хувьд гэвэл одоогийн байдлаар бол ягаан, ногоон, улбар шар, саарл гэх дөрвөн өнгө ирсэн байгаа. Мэдээж ягааныг бол контент зохицоод төрүүлсэн эмэгтэйд бэлэглэнэ гэж бодож байгаа. Харин үлдснүүдийг худалдаалж байгаа цаанаас өшөө өсвөл өөр өнгүүдийг авч болно. За ямар ч байсан гаднах хайрцагтайгаа цоо шинээрээ нэг иймэрхүү харагддаг. Маш авсаархан савлгаатай, гоёмсог. За юуны төрөнд бол нэгийг нь задлж үзүүлье. Дотроо 2 байна. Тэгээд мөн iTunes-тэй холбож дуу хийж үзүүлнэ. Хамгийн эхлээд нь бол за энэ хажуу тал дээр харж байгаа задлах юм сумтай хэсэг байна. Энийг мэдээж зэргүүлнэ. За Apple компани бол ер нь савлгаагаараа бол нэлийн содон бас үнэхээр гоё савладаг юмыг анх гар утсыг нэг том савнд битүү цэнэглэгч CD-тэй ирдэг байхад iPhone-ыг савлгаа бол маш авсаархан, тэгээ дотор нь бүх юм нь багтсан. Сайхан болсон байсан. За ингээд гаднах хайрцгийг авчлаа. За энийг суглаад энэ бол ердөөл Nano бол ердөөл ийм бараг нэг 2 ишгийн хорооны хэмжээтэй гэхээр иймэрхүү жижигхэн хэмжээтэй. За энэ бол хайрцагын дотор нь юу байгааг харцгаая. Тэр их сонирн байгаа. За энэ бол жижиг гарын авлага. За тэгээд мэдээж Apple компани брэнд цагаан чихвч USB холболт гэсэн ердөөл ийм хоёр зүйл хайрцаг дотор ирдэг. Энэ бол Nano-ны хувьд бол бүх зүйл хангалттай хоёр зүйл. Компьютертэй холбоод цэнгэлч нь iTunes-тэйгээ холбоод дуугаа синклч нь чихвч байна. Nano байна. За Nano авахын тулд энэ сум заасны дагуу татах хэрэгтэй. За ингээд авчихлаа. Арт тал дээр логото энэ бол саарл өнгийнх. За дэлгэцэн дээр дэлгэцний хамгаалт наасан байгаа. Энийг энд суулна. За энэ бол touch screen дэлгэц. Ямар нэгэн кнопны үед бол асаах кноп болон хасах нэмэх дуу чангалга аяархан болох гэсэн л товчлууртай. За ингээд эхний асаалт учраас хилээ сонгоно. За англи хэл дээр тавилаа. Дараа энэ мэдрэмж бол яг л ерөөсөө iPhone, iTouch, iPad ийм жижигхэн зүйлд хийсэн нь үнэхээр гайхалтай. За функцүүдүүд бол playlist байна, now playing байна, artist, genus, mixes, дээрээс нь радиотой, FM радиотой, подкасттай, зургнуудаа хийж болно, library-та. Тэгээд settings дотор хэрэгтэй зүйлүүд байгаа. За brightness ихсгэх мэд товчлууруудаа. За одоо iTunes-тэй холбож үзүүлье. За iTunes-ийн холболт. Эхний холболтон дээр дуу синглэн тэгээд хамтлаг дуучдынх нь CD cover-уудын сонсож байхад яг дэлгэцэн дээр гардаг. Тэрийг нь хэр харагдах нь хэтэршил хэр сайтай гэдэг бас үзмээр санагдсан. Холбогдсон компьютер дээр iTunes-аа гаргаад за холбогдсон гэж байна.
За эхний синк. Батарейны хувьд бол бүтэн батарейтай ирдэг юм байна. За тэгээ харьцуулаад бол энэ бол 14 инчийн Vaio-гийн дэлгэцэн дээр ийм жижигхэн харагдаж байна. Яг бариад бол үнэхээр жижигхэн. Тэгээд бүсэндээ юм уу хувцсандаа ингээд авчиж болдог. Карман хийсэн ч хаана хийсэн ч тохиромжтой ийм хөөрхөн зүйл байна. За iPad бол богцсон гэж байна. Эхнийх бол мэдээж өөрийнхөө iPad-ыг бүртгэх. За энийг нь бол дараа нь анхны эзэн нь хийх бах. За iPad руугаа бүх дуунуудаа синклээ дууссан байна. За одоо харин iPod-н дээр хэрхэн харагдах талаар харуулъя. Түүнээс гадна iPod-ны өөрийнх нь удирдлага ямархуу байдалтай ихсэн бэ гэдэг. Энэ дээр бол ямар ч дээдлийн унтрааж асаахал чангалан аяархан болохоос гадна ямар ч кнопк байхгүй. Тэгэхээр энэ дэлгэцэн дээр хэрхэн ажиллах вэ гэвэл за ямар ч гэсэн яг iPhone шиг хажууд шиг дэлгэцүүдээ солино. Тэгээд за settings руугаа ороод жишээ нь юмнуудаа тохиргоо хийснийхаа дараа яаж back хийхийг зүгээр баруун тал руу л ингээд слайд хийчихэд бэклчиж байгаа. За одоо плейлист руу орлоо. Гарах бол баруун тал руу слайд хийн. За дууны хувьд гэвэл түрүү чи хийсэн дуунууд альбомныхны cover нь ингэж харагдаж байна. Тэгээ back хийх бол баруун тал руугаа гэх мэт удирдлагатай. Тэгээд за хажуу тишээ энэ хажуу талаар нь хавчсан байгаад ингээд хазаагаад байвал хоёр хуруугаа тавьж байгаад эргүүлэхэд энэ тал руугаа иргэн. За тэгээ 360 градус иргэн. Бүх тал руугаа иргэн. Хоёр хуруугаа зэрэг тавьж эргүүлэхэд хангалттай. Тэгээд энэ айкнуудыгаа зөө игүүл яг л iTouch iPhone-тай адилхан удаан дарж байгаад ингээд чичрээд эхлэнгууд нөхсөн газартаа зөөж авч тавьж болно. За гэх мэт тэгээд бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл хүмүүсүүд энэ Америкт бас их сонирн байдлаар ашиглаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр өөрөө энэ цагтаа цаг нь их гоё харагддаг. Энэхүү цагийг нь одоо ямар нэгэн бугуувч ч юм уу өөрсдийнхээ за би өөрийнхөө цагн дээр үзүүлье. Цагн дээр ингээд хавччихна. Ингэж хавчиж байгаад цаг руугаа ороод гартаа зүгээд ингээл яг зүгээр л цаг зүгээ явж байгаа юм шиг харагдана. Зузаан бугуувч бугуунд чинь таарсан бугуувч байл тэрэндээ хавчаал цаг. Тэгээд хүсвэл дуугаа сонсоод шивчээ залгаал явчихна. Гэх мэт иймэрхүү зүйлүүдээр ашигладаг болсон. Цагны үргийг ч гүйцэтгэх нь хөгжмөний үргийг ч гүйцэн. За нэг иймэрхүү байна да iPod 2010 онд шинээр гарсан iPod-ны хувьд бол. За баярлалаа.